Миний хүү хоол идсэн үү? Оо за. Миний хөглөө тэгээд чихэр идсэн бэлүү? Оо за. За аав гэрэ. Аня гэрэ. Эмээ. Өвөө. Мундаг үдэ минь. Юу ч гэсэн аав нөхөдөө төрсөн өдрийн минь төргий. Юугаач өмнө. Яг өнөөдөр хаа нэгтээ яг чам шиг хэн нэгний төрсөн өдөр болж байгаа. Төрүүлсэн ээж нь ч мэдж байгаа. Хонгор өрмөн чи том болно. Хорвоогоос олон зүйлийг олно. Ээж бид хоёртоо чи ирсэн шиг. Энэ амьдралд чинь олон хүн ирнэ. Та харахгүй баялаг амьдрал дээр танихгүй хүмүүс дундал чи хүн болно. Тэгэхээр аав нь үтснээ л ярина гэхээс тэдний талаар одоо юу ч хэлж мэдэхгүй. Хэлж чадах харсан зүйл мөн гэвэл хизээч гэдэг зүйл хизээч байсангүй. Хизээ хаана юу болов гэсэн зурвсууд л хэврэг зүрхэн дээр нь сорвлон үлджээ. Бараг алддаггүй хүн гэж байсангүй. Баг алддаг хүн л гэж байхыг харлаа. Аяг шар айраг таяг мэт санагдах үед арилдаг солонх сэтгэл татдгийг үзлээ. Бусдын сайн гэж хошуурсан хүний дотор бурхнан сэрэн чөтгөр нь унтаж байх нь бий. Улган малгайн дотор хулган толгой хэлбэрч буйны үеийн цан нүглийн үүр засагдах нь бий. Миний хүү ямар дуун дуртай вэ? Радио. Тэгээд л дээ миний хүү радио. Аав нь агууч явсангүй, адгийн ч байсангүй. Алтан дунджаас аль нэг тал руу хэлбийсэн үедээ арай ядан гэр бүлээ нуруунд дээр үүрч явсан үедээ аз жаргалыг та нартаа өдөр бүр бишч өгч байсан үедээ харахаас хөөртөн хүн аав нь чинийхээ хацраа булцайлгаад хархан нүдэд дугууруулаад харах хүртэн хайлж үр сэтгэлэм зөөлнөөс зөөлрч хаач байхгүй тийм их хайрыг өөрөөсөө ундруулдаг юм. Гэхдээ аавынх нь энэ хайр хичнээн их байлаа гэд гэртээ өдөржин чамайг харж үлддэг ээжийнх нь тэнгис мэт тэр их хайрын дэргэд юу ч шээ. Тэнгэр өмнө гэж юу таач сүрлэшгүй. Нэг л өдөр миний хүү хааваасаа өндөр ир болчихсон. Нэрнийм нь үргэлжлэл ургийн нь удан болно доо. Тэр цагт аав нь навчгаа гөвж хатсан уляаш шиг тэртех өдрүүдэд дурсан ярихаас илүү шийдгүй. Бараан багсч нуруунд намссан баахан олон үгэндээ бодилсан өвгөн хөвгөн эрхлүүлж явсан гал залуу цаг шиг юм биш. Хүүхэд чиг өрчин төлсөн хөгшин л болсон байна ах та. Юу тач тийм цаг ирэх хол байна миний хөө. Юу ч гэсэн аав нь хүүдээ төрсөн өдрийн минь төргий. Юу гэж хүмүн аав нь чамд ирээдүйд юу үлдээж болох вүлээ гэж алхам тутамдаа биш юм гэд өдөр тутамдаа бодохдоо хожмын хонь эргээд чимэн аавыгаа дурсахтаа хорвоо дээр та надад юу үлдээсэн юм бэ гэж асуув. Тэр үед ааваас нь чамд битсэн хитэн шүлэг минь уньсан хүмүүсийнх нь шүүж шүүмжлэх яриатайгаа тэгээд дээр нь байхтаа ахуулсан гэрэл зургууд байлцж байсан хүмүүсийнх нь сайлж муулах хөөрөөтэй үе олны дундаас сонгож үргэсэн найзуудаас нь үлдсэн байвал чамдам намайг дурсах дурддгал үлдээ гэж анх гаргаагүй ч гаргасан ном зохиол нь үнэлүүлж хүртсэн цолгон шин тагаал бэлдэх болов. Энэ хоол идсэн үү? Кино. Парараг. Байна уу? Ээжтэйг уцаар ярьсан уу? Амтан хулгаалаад авч гудмын ухааныг хөрөнгөн мөш үргэлдээд дуусчихгүй эцгийн нэрийг хөөмн чамаас өөр хэн ч өвлөхгүй хинэн ч булаахгүй хөрсдөлхий дээр чийл миний хөө гэдэг эрхэл үлдэндээ. За аав гэрэ. Аня гэрэ. Эмээ. Өвөө. Мундаг
тавина гэж.